안녕하세요. сайн байцгаана уу? Dream on Korea Dream Girl байна. За би өмнөх оруулсан бичлэг дээрээ share house-ын талаар баг зэрэг танилцуулсан байгаа. Тэгээд хүмүүсээс айгүйх тийм сонирхсан асуулт бол ирсэн. Энэ бичлэгээрээ share house-ыг хаанаас хэрхэн олох, тэгээд share house-ын талаар баг зэрэг танилцуулахаар бэлтлээ. За share house хайж байгаа хүмүүст зориулсан одоо хамгийн боломжийн хамгийн найдвартай хэрэглэхэд хэлбэр аппликейшн гэх юм бол Pitopen гэдэг аппликейшн байгаа. За мөн бас Kuban гэдэг аппликейшн байгаа. За энэ хоёр бол хамгийн ер нь бол боломжийн аппликейшн. За би яагаад энэ хоёр аппликейшнийг онцолж байна гэхээр ер нь бол Солонгост байр хахаар заавал үл хөдлөх хөрөнгийн зуулчлалын төв буюу бүдүүн санаар заавал дамжиж ихэнх тохиолдолд байр олддог. Тэгэхээр тэгж хайгаар одоо заавал одоо зуулчлалын хөлс буюу сүсүрийн төлөх шаардлага гардаг. Тэр нь болохоор ер нь бол ойролцоогоор 200-аас 300 мянган хэмжээтэй. Тэгэхээр энэ хоёр аппликейшны хувьд болохоор за сүсүрийн төлөх шаардлагагүйгээр за шууд байрны эзэнтэй холбогдоод байраа олоод авах тийм боломжтой давуу талтай байгаа. За бүгдээр хамтдаа Kuban гэдэг аппликейшнийг ашиглаад за хэрхэн share house олохыг хамтдаа сонирхцгаая. За энэ доор харах юм бол Kushivon гэж байна. За хажуу талд нь share house гэж байна. За тэгэхээр Kushivon share house болохоор ер нь бол адилхан галтойгоо 0-ыг хамтдаа хэрэгэлдэг. Гэхдээ share house хамаагүй том. За энэ доор харах юм бол Chicore гэж байгаа. За Chicore гэдэг нь болохоор дундын ямар нэгэн зуулчлалгүйгээр шууд худалдаа ахийг хэлдэг байгаа. За энэ хайлтын хэсэг дээр болохоор байр хааж байгаа Chiyok буюу бүс нутаг. За метроны буудал буюу Chiachol. За тэгээд их сургуулийн ойролцоо байр хааж байгаа бол их сургуулийнхын нэрийг бичээд байраа хайж болох юм байна. За тэгэхээр өнөөдөр share house-ын талаар мэдээлэл өгөх учраас за бүгдээрээ share house гэсэн зэс рүү хамтдаа орж үзцгээе. За ингээд дараад орохоор за хотуудын нэр байна. За тэгээд тусынх нь дүүргүүдийн нэр байгаа. За Seoul байна, Gyeonggi, Incheon, Daejeon, Busan, Gwangju гэд хот байна. За тэгэхээр өнөөдөр Seoul-д бүгдээрээ share house хайж үзэх болно. За одоо энэ чинь ингээ харах юм бол дүүрэг хорооллуудынх нь нэр нь байна. За бүгдээрээ жишээгээр Tundaemun, Chungnan, Chegi, Hwegi гэсэн рүү орж үзцгээе. За энэ чинь ингээ ороод харах юм бол за тухайн дүүрэг хороолт байгаа одоо share house-уудын мэдээллүүд ингээ гараад ирэх нь байна. За ингээ доошлуулаад харах юм бол байрнуудын мэдээллүүд нь ерөнхийдөө гараад ирсэн. За энэ Пу гэсэн байна. За Пу гэдэг нь болохоор Пужингум. Пужингум нь болохоор байрны барьцаагаа хэлж байгаа. За энэ хамгийн ихний байрны болохоор за Пужингум нь 500 мянга. За энэ Wol гэсэн байна. За Wol гэдэг нь болохоор Wolse. За Wolse нь болохоор сарын түрээс хэлж байгаа. За энэ байрны хувьд болохоор сарын түрээс нь 207-аас 370 мянган хооронд юм байна. За ингээ харах юм бол энэ нийт 4 өрөөтэй байр. За тэгээд нэг өрөөнд нэг хүн. Тэгээд нийт энэ байранд 4 хүн амьдран гэсэн үг. За энэ доор харах юм бол ойролцоох метроны буудлын нэрийг бичсэн байна. За Тэрийн Гуягтай ойрхон. За Тэрийн Гуягаас алхаад 5 минут тийм зайтай. За энэ доор Намнё Хуньюн гэсэн байна. За Намнё Хуньюн гэдэг нь болохоор эрэгтэй эмэгтэй хамтдаа хэрэгжилж болно гэсэн утгатай. За тэгээ Сүсүрүү Обсон гэсэн байна. За Сүсүрүү гэдэг нь болохоор хураамж шимтгэл. Тэгэхээр ямар нэгэн тийм зуулчлалын хураамж шимтгэл төлбөр бол байхгүй гэсэн үг юм байна. За энэ доор Ёсон Чоньюн гэсэн байна. За эмэгтэй хүн зориулсан. За доор Намсон Чоньюн гэсэн байгаа. За энэ болохоор эрэгтэй хүнд зориулсан гэсэн утгатай. За бүгдээрээ жишээгээр хамгийн ихэнд байсан байрлал орж үзье. За ингээ харах юм бол ерөнхийдөө олон байрны дэлгэрэнгүй мэдээлэл нь гарч ирсэн байгаа. За энэ байран дээр болохоор 17 зураг байна.
За ингээ харах юм бол галтогоон. За хогоо одоо ингэж ялгаж харна гэсэн утгатай юм хогийн сав. За ерөнхийдөө байранд байгаа юмнуудын зургийг ингээд тавьсан байна. Share house-ийн хувьд болохоор ерөнхийдөө бол ер нь бол тавилгууд нь бүгдээ цаанаасаа тавилгач гэлтгүй ер нь бол аяг таваг хэрэгслүүд нь бүгдээ цаанаасаа байдаг. Энэ 공용 시설 гэсэн байна. За энэ болохоор бүгдээрээ нийтээрээ хамтдаа хэрэгжилж болох тийм хэрэгсэл тавилгаа хэлж байгаа. За энэ ч болохоор пэйж байна, хөргөгч байна. За будаагш агч, тэгээ ширээ, галтгооны хэрэгсэл байна гинэ. За тэгээд доошоо харах юм бол угаалгын машин, хатаагч. За тэгээд үүдэндээ кодтай түгжээтэй. За гал унтраагчтай. За нийт голдоо 1.0-тэй гэсэн байна. За интернеттэй, буудантай, террастай. За тэгээд нийтдээ нэг агааржуулагч air conditioner-тэй. Тэгээд энэ байрны хувьд болохоор нэг онцлог гэвэл прожектортай юм байна. За тэгээд өрөөнд нь болохоор за ор, ширээ, шургуулга гэдэр бүгдээрээ байгаа. За ийшээ ангид ороод харах юм бол за өрөө болгоно нь тусдаа өөр үнэтэй. За энэ доор болохоор катук сандам, чоноо сандам гэсэн байна. За энэ болохоор катук юм эсвэл утсаар холбогдоод зөвлөгөө авч болно. За солонгостой хүмүүсийн хувьд болохоор ихэнх нь бол энэ катукийг бол хэрэглэж байгаа. За бүгдээрээ сонирхцгаа катукаар холбогдоод хэрхэн зөвлөгөө авах вэ харъя. За энэ элдэл чат гэсэн байна. За эсэг өөрийнхөө катукийг холбоод ингээд оронгууд ингээд гараад ирэх юм байна. За энэ чи асуух юмаа бичээд холбогдож болох юм байна. За энэ чи болохоор утсаар холбогдох. Болохоор утсаар холбогдох дээр нь дарахаар за энэ утасныхын дугаар нь гараад ирж байна. Байршил нь гараад ирж байна. За доор юу гэсэн байна гэхэлэр нэг жилийн гэрээ хийсэн тохиолдолд 20,000-аар хямдруулж өгнө гэсэн тийм байна. За алт руу ороход бол энэ дээр ивент гэвчихсэн байгаа. Тэгээд тэрийг айлж байгаа юм байна л да. 20,000-аар хямдарч байгаа гэсэн ивентээ бичсэн байсан юм байна. За бас нэг анхаарах юм гэх юм бол энэ Qualibi гэж байгаа. За Qualibi нь болохоор ашиглалтын төлбөр. За лефт ч юм уу орц ашиглалтын төлбөр хэлж байгаа. Энэ болохоор ороогүй байгаа юм байна. Qualibi байхгүй гэсэн юм байна. Qualibi байхгүй. За энэ чаас гэрээ байна. Гэрээний хугацаа болохоор Kiyaki-гаан. За Kiyaki нь болохоор дор хаяж 6 сараас дээш байх хэрэгтэй юм байна. За энэ ч болохоор 20-с 35 насны гадаад хүн байж болно гэсэн байна. За өөр таалагдсан байраа олсон бол байрныхаа эзэнтэйгээ ярьжгаад байраа очиж үзээд тэгээ байранда за орохоор болох юм бол байрныхаа гэрээг хийгээд байрныхаа барьцааг төлнө. Байрныхаа барьцааг болохоор гэрээ дуусны дараа болохоор эргүүлээд авч болно гэсэн үг. Тэгээ share house-д болохоор та зөвхөн ганцаараа орох биш. За найзуудтайгаа хамт дөрөв өрөө байранд одоо дөрөв найзтайгаа хамт орох ч юм уу тийм тохиолдолд тэгж бас болно. За тэгээ share house-д болохоор анхаарах зүйл нь болохоор ерөнхийдөө бол дотоод дүрмийг бас сайн дагах хэрэгтэй. За тэгээд бас өөр хүмүүстэй хамт амьдарч байгаа болохоор өөр танихгүй хүмүүстэй хамт амьдарч байгаа болохоор бас бусадтай зохицож ойлголцож амьдрах хэрэгтэй ах гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн бэлдсэн бичлэг маань та бүхэнд таалагдсан бол манай Dream on Korea TV YouTube сувгийг лайк дараад subscribe хийхээ мартаа. Дараа дахин илүү сонирхолтой, илүү хэрэгтэй мэдээлэлээр иргэн уулзцгаая. За ташрам дэлгэхэд манай Dream on Korea Солонгос улсын сургалтын төв маань топикийн шалгалтанд бэлдэж байгаа. Мөн бас жолооны өнөмлөх авахаар бэлдэж байгаа, шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс зориулсан Солонгос улсын сургалт явагдаж байгаа. За та бүхэн тодорхой мэдээллийг доор гарч байгаа утас руу залгаад хулан багшаас мэдээлэл авч болох юм шүү.
За сургалтын төвийн хаяг маань Түндэмөн Ёксоо Мөнөө Куон буюу Монгол 5 байрладаг метроны буудлын 6 дугаар хавцаар гараад Күгжээ билдингийн 3 давхар 304 дот байгаа шүү.